За сайн бацгаана уу? Бид нэр анх удаага подкаст хийж үзэж байна. Манай подкастны нэр бол Амар санаа гэдэг нэртэй. Тэгээд энэхүү подкастаар бол бид нэр нийгэм тулгамтайгаа pop асуудлуудыг бол ярихгүй. Ерөнхийдөө залуучууд юу хүсэж бодож байгаа. Тэгээд ер нь бол манай подкаст бол охид хүүхнүүдэд зориулсан подкаст. Энэхүү подкастыг 5 залуу одоо эрхлэн явуулж байна. Энэ 5 залуугийн бол 2 нь их нэртэй, 3 нь сингл ийм залуучууд байна. За тэгээд очирч аваа 20 хэд настай л одоо чинь? Одоо 24-тэй. 24 настай магистр цалтай бизнес удирдлагаар магистр хамгаалсан. Тэгээд төрийн байгууллагад ажилладаг ганц бие залуу байгаа. 1.80-аас дээш өндөртэй, булчинлаг, фит биетэй залуу байна. За дараагийнх нь манай Гигүү маань мөн адил 24 настай, 25 настай. 1.70 өндөртэй, ганц бие. Уучлаарай 3 сая нэмжээ. 173 см ганц бие. Дараагийнх нь би өөрөө амар санаа 31 настай, энэ дундаа хамгийн хөгшнөн. Муур огшгэл би нэдийгээ тойруулчаад байж байна. За манай дөрөв дэх залуу байна. Анир чи хэдэн настай вэ? Би ч 26 настай. Бас хөгшин. Ганц бие. Төрийн байгууллагад ажилладаг ганц бие царайд ганц бие шүү. Баяртай. За манай 5 дахь залуу байна. Одоо бидний дундаа хамгийн өндөр мөн модельээр ажиллаж исэн гандак байгаа. Гэтэ их нэртэй. Наач боломж алга. За ийм 5 залуу подкастыг эрхлэн гэх юм уу, хөтлөн гэх юм уу? Тэгээ бид нар цаашдаа бас энийг тасралтгүй уулах хүсэлтэйгаа 7 хоногт доорож 1-2 дугаар цацах болно. Тэгэхээр биднийг их сонсоорой. Их сонсоо шеэрлээрээ тэгээд биднийг их шеэрлж их сонсох юм бол эмэгтэйчүүд та бүхэнд л илүү хэрэгтэй болов гэж бодож байна. Инээлт би. Саяны инээдэг яаж байна? Аруулаа гэж явж Тэгвэл хүмүүс наагаа хөгжилтэй байна гэж бодсон шүү дээ. За өнөөдөр подкаст эхлүүлж байгаа залуучуудаа энэ орой мэндийг хүргье. Орой мэнд. За ингээд өнөөдөр бид нэр подкастаараа ер нь бол 3-4 сэдвийн талаар ярилцахаар болсон. Тэгээд энэ бол нэг нь бол одоо сүүлийн үед Тэмбүү өвчин, бэлгийн замын халдварт өвчний талаар бид нар ярилцгаална. Өөрсдийн туршлага дээр үзлээж байгаа. Өөрсдийнхөө туршлага гэдэг маань одоо өөрсдийн уншиж мэдсэн зүйлийнхээ. Тэгээд бүгд анхны алтан медаль гадлаа ярив. Чи алтан медаль авснараа ярих байх. За тэгээд хоёр дахь нь болохоор бэлгийн дарамт. За гихмэд ингээ ярьж итэл дараагийн сэдвүүд нь угаасаа ороод ирнэ. За тэгээд бэлгийн замын халдварт өвчний талаар ярилцъя те хэдүүлээ. Бэлгийн замын халдварт өвчин гэсээс тэр Тэмбүүтэй хийж юу? Харин би бол яг өөрсдөө жишээн дээр л яриа авчи те. Миний хувьд бол тэгж бэлгийн замын халдварт өвчин бол тусчихсан тийм юм бол миний энэ одоо 31 жилийн түүхэнд бол байхгүй. Маш тийм ухамсартайгаар одоо бэлгийн амьдралыг бол туулан өнгөрүүлж одоо ихнэр авч амьдарч байна. Тэгээд яг миний хувьд туршлага гэдэг маань юу гэхээр манай найз нэг эмэгтэйчүүдийн имлэг ажиллаулдаг. Тэгээд тэр имлэг дээр бол би бол найзаараа ингээ хаяа уулзгаараа яриулдаг. За ингээ танад яаж юм гэхээр бэлгийн замын халдварт өвчин бол үнэхээр Монгол улсын хэмжээнд бол бас аюултай хэмжээнд хүрсэн. Бүр ингээд доороос нь одоо бүр ингээ идэ гоожоо сууч чадгаа байчаад тэргээ эмчлүүлэхгүй ингээ яваад байдгаа. Тэгэхээр энэ шал хичээд идэв юм байна. Тийм ер нь бол яг манай тэр найз хэлж байгаагаар бол хэрвээ нэгэнтэй л уссан бол зүгээр ичгүүгээр эмдэг дээр очиж эмчлүүлээ л гэж байгаа. Тэгээд ер нь бол бэлгийн замын өвчин дундаа л Тэмбүү өвчин бол одоо Монгол улсын хэмжээнд маш одоо өндөр тархалттай байсан. Тэгээд харин азар манай эрүүл мэндийн сайд маань улаан тарианы аян гээд аян зарлаа. Тэгээд бас нэлээд гайгүй болж ийн гэж би ойлгож байгаа. Тэгээд ер нь бол яг би хөгжилтэй юм ярих гэдэг. Манай тэр найз болохоор тэгж байгаа. Тэгээд эхнэр нь хөөх юмтай ирээд үзүүлнэ шүү дээ. Тэнгүүд ингээ нөгөө өвчтэй гарчдаг. Шинжилгээ өгөөд өвчтэй гардаг. Эхнэр нь. Тэнгүүд чи яс ингээ нөхрөөсөө өөр хүмүүнтэй ингээ давхар бэлгийн арчинд ордог. Би нөхөртөөгөө л ордсон шүү дээ. Тэгээд яатэ гэсэн чинь. Тэгээ яхан
одоо нөхрөөсөө аавна гэж юмэргийн. За юу ч гэсэн нөхрийгөө давхар шинжилгээ өг гэдэг. Тэгээ нөхрийг нь үзэн нөхөр нөгөөс батараа гарна шүү дээ. Яг жигээ амьдрал гэдэг. Ингээ бэлгийн замын халдварт өвчин гэдэг бол яг л бэлгийн замаар л дамжиж байгаа. Төбийн дүрмээ алдсан л байл та. Твч үнэнч байх бэлгэлж. Дүрмээ сайхан билээ. Та амтлаг хичээл дээр эрүүл мэндэд 100 гаж ирсэн. Манай 10 жилийн эрүүл мэндийн шиг хоорны хүүхэн дээрсэн. Тэгээд ер нь бол хэлэхэд бол бэлгийн замын халдварт өвчин чинь бэлгийн замаар л дамжина. Тэгэхээр бүгдөө миний зүгээс бол одоо бэлгийн замын энэ амьдралаар нэгэнтээ алхсан бол одоо ухамсартайгаар одоо тэгээд нэг үнэнч баймаа гэх нэг тийм өлөг юм ярих. Ядаж бэлгэвчээ ашиглаж байгаа. Тогтмол бас нэг шинжилгээнд ороод хөвчмээр байгаа л залуучуудтай ер нь л. Чи бол байг. Чи орох уу? Би зөвхөн орсон шүү дээ. Сайн имлгээр нэг яагаад имлэг орсон? зүгээр л үзүүлсэн л байхгүй. Ганц би өмнөөс тэгээд янз бүрийн өөртөө телефон төлөвлөсөн тавшиг мэтэлтэнд орж. Чиний наач алдахгүй. Чи наач алдахгүй. Өөртөө ихтгэлгүй хүмүүзүүдэд энэ чинь тэ бэлгийн замын амьдрал дээр чи өөртөө ихтгэлгүй явж байдлыг зүгээр л тийм үстэй. Чи имлгээр өнөөдөр төдөө Монголд ганц бий бол очиод мацакийн шинжилгээ өгөлтөө. Тийм үстэй. Мацакийн өөрөө шинжилгээ шинжилгээ өгсөн шүү. Хийцээ. Нөгөө амтай байна нэг идэвхтэй нөгөө идэвхтэй нэг хөдөлгөөнт байна тоош ирэх нь яг ямар хөө байна яах гэж юу өөр мөрөө яа ирт мөрөө чи нэг бөөрний харах юм байна бөөрний харах бол ир билэг гэж тоолдог тийм би тиймгүй Монголын эмнэлгийн нөхцөл байдал их сонин шүү дээ тэр өөрийн шигний шинжилгээ авч байгаа тэр нэг өөрөө таслахаа нь бол тэгэл бас авах юм байхгүй. Шинэн дээр гардаг шиг юм шүү. Порно марна сэтгүүлгүүч байхгүй. Би тийм санчиж тэр нөгөө нэг юм совлогч орж ирэл гандаа бэлээ өгүүлж байгаа л тэгний нөхрөө гараа игээл хитэн гэд тэгэл тэр чинь мазак. Мазак шүү. Тэр чинь 2 3 туслыг авт юм шүү. Тэр чи өөрөө тэр барыг чи тэгж мөс рүүгээ хийлгэж тэгж нөгөө яажсан юм. Гэхдээ би тэгж үзээ зү тийм яриасан учраас. Тэгээ нэг тийм арай юм шиг царай дээр. Төгөлж орч ирээ. Бэлээ яаж өнгөсөлөө. Монголын нөхцөл байдлын эмнэлгийн шинжилгээний өөрөө бас аах юм. Гэхдээ чи яаж өгсөн тэр нь ярил. Харин ярих гэдэг шүү дээ. За. Би ороод шинжилгээ өгсөн. За өөрийн шигний шинжилгээ өгөх хэрэгтэй байна гэл. За тэгэхээр надад нэг юм улаан таглаад юм шээсээс хав шиг юм өгвөл за их чинь энүүрээр ороо гэж орсон чинь нэг байнтай нэг тосхууртай нэг метр өрөө ямар ч сонир сэтгэл байхгүй тэгээд нэг юм явтаас шар гэрэлтэй би яах вэ би өдрийн цагаар нэг өнгөрч орцсон ямар ч тийм сэргэлгүй цагаар орж байгаа хоол уддаг цагаар орсноо тэгээ юу бодлоо дата дэсэн үү тэр харилцаа холбооны зохицол байгууллагаас энэ сайтуудыг хагаацсан. Мэддэг гэдэг сайт бүгд авахгүй. За тэр яг гол асуудлыг буцаарай. Тэгээд миний хувьд бол залуучуудыг бол ямар ч байсан шинжилгээг өгөөсэй. Миний хувьд жоо бидний хувьд шүү дээ. Бидний хувьд бид 5-ийн хувьд ухамсартай 5 залуугийн хувьд ямар ч байсан сардаа очиод нэг шинжилгээг өгчөж бай. Тэгээд аль болох бас бие үнэнч бай. Ганц бие хүмүүсийн хувьд бол ямар ч үед бэлгэвчээ хэрэгэл бэлгэвчгүй үед no never ever. Яаж тасарсан углаад тасрах шиг тийм үү? Манай одоо 70 80 80 онд яад гэсэн бол тэгэл 10 ууд 9 тасаа. Өөр 15 дугаар зуунд чинь баруун гахаан өөх гэдэг шүү дээ. Өөх биш ээ. Өлөн гэсэн. Өлөн гизээр бэлгэвчээд байсан юм шиг л шүү дээ. Тэр ч бодлоо тийм ч. Тэгээ яг ингэ өөртөө таагаад дахиад өлөн гэж цадгалчихсан. За одоо энийг би хэрэглэнэ. Тэгсэн чи ихнээ мэтэн уурлаа л тий. Хөө энэ 3 метр байсан 2 метр бол чинь 1 метр хинтээ хэрэгэлсэн чи яа. Тийм байсан юу? Тэгвэл тэгээд миний хувьд бол ингэ хөгсрөх тусам амьдрал байсан. Жохоо хогийн санагдчихээн. Жишээ нь би одоо 31 настай гэхэд 21 настай миний өвлийн зөвшөөрдөггүй байсан зүйлс одоо зүгээр энгийн юм шиг санагдаж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг зүгээр л хөв хүний л ухамсар. Одоо үти өвчин нэг насыг наслаад эндээс харахад
зүгээр ухамсартай байх хэрэгтэй. Тэр хамгаалт хамгаалалтаа хэрэглэдэг байна. Ганц бие хүмүүс бол хамгаалалтаа хэрэглэх хэрэгтэй. Тэгээ хостой байгаа хүмүүс бол ухамсартай байх хэрэгтэй гэж бол хэлмээрээ. Гандак юусэн өнгөрсөн жил дэлхийд 340 сая хүн бэлгийн замын өвчин туссан шин өнгөрсөн жил. Нэг жил 340 сая. Аа 340 сая хүн. Тэрнийхэн түрүүн миний хэлдэг нөгөө ихэлгүй юм чи юу вэ? Би бол өөртөө ихтэй байхгүй ямар ч хүчингүй. Би бол он тоглондоо билүүч хэрэгэлдэг. Эсвэл би яг тогтсон нэг хамтрагчтай хийдэг болохоор ерөөс надад тэр талаар нэг шинжилгээ өгөөд байх шаардлагагүй. Бид яг тэрнээр ихтэй байхгүй. Хамтрагчд гэж хийдий. хамтрагчд гэж үгээд таа хэлчих шиг бол хийдий тэгээд тэр хамтрагч чинь цаанаас хамтрагч. Гэхдээ цаанаа хідүүлээ хилцээд байгаа. Зарим тэр өвчнүүд чинь нөгөө нэг юугаар биш. Заавал бэлгийн замаар биш бас өөр ахын юмар. нэг юм яг бол бэлгийн зам гэж байгаа. Бэлгийн замын халдварт өвчин гэдэг чинь үнэхээр бэлгийн замаар тусч байгаа болохоор бэлгийн замын халдварт өвчин гэж байгаа. Бэлгийн зам дээр бас илэрдэг болохоор бэлгийн зам гэж байгаа. Ахын замын халдварт өвчин гэж хэлж чаддаг шүү дээ. Бэлгийн замаар халдварт өвчин гараа угаахгүй байж байгаа. Тийм. Тэгэхээр чи бэлгийн замын халдварт өвчин гэдэг чинь нөгөө яг үнэхээр доотохоор л халдварлаж байна л гэсэн үг байна. Яг үүндээ бол бити бодлогочлаа. Энэ бол яг үнэ. Ягаад яг гүй гэдэг тэрийг тайлбарлалтай. Тийм. Гэхдээ бэлгийн замын бас өвчин чинь тусаар дамжин шүү дээ. Одоо шивээс энэ хариу шивээс гэдэг маникюр байна. Энэгээр чинь доох хийгээд дамжин шүү дээ. Гэхдээ вирус нь тэр тухайн нөгөө бааж тоног хөрөмжөнд наалтаад үлдсэн л бол тэр бол дараагийн үндэ нөгөө цусаар дамжаад арьсан чинь шигдэж орж байгаа бол тэр дамжих байхгүй. Тэгвэл би нэг асуулт. Би нэг асуулт асууя. Зөвхөн яг унтаж чивтэй. За би ойлгосон. Дамжин гэсэн үг шүү. Панчлайна. Би тэгвэл нэг юм асууя. За ингээд өвчин тусчул яг уу. За чинь та гурав одоо 3 ганц бий байгаа шүү дээ. 3 сингл залууд өвчин тусчул яг хамгийн дөрөнд үзүүлдэг. Сайн баха үзүүлэх талаар ярьсан тэр үзүүлж. Бараг ихний 7 хоног жоохон тэр чинь шууд мэддэх нөгөө бэлгийн зам 25 өвчин байт юм байна шүү дээ. Тэр чинь зарим нь шууд илэрдэг яг нууц үедээ яаж тийм байдаг. Тэгэхээр яг нэг тийм өвдөл зөөвөр ч юм уу тийм илрүүл эмнэлэгт очих واخ. Тэрнээс яг нэг юу байс тий техник дараа илэрчгүй хүн шууд илэрсэн хэвд болохоор нөгөө нэг эрэгтэй хүнд болохоор ер нь шууд гаднаа шууд илрэх магадлал маш өндөртэй. Эмэгтэй хүмүүс болохоор далд тийм тэгч хэлбэрээр явах магадлал өндөртэй гэдэг шүү дээ. Тэгэхээр илсэн тохиолдол ер нь эмнэлэг болох. Тэгээс илээгүй тохиолдолд бол за гайгүй байлгүй гэж байна. Тэгэхээр эндээс яг нэг юм бас урган гарч байгаа байхгүй. Дажгүй бүх эмэгтэйчүүд бол тесрэх гэж буй бөмбөг мэтгсэн үг хэвээр. Илэрхгүй яваад тэгээд. За энэ тренд үг болж магадгүй. Тэгэхээр би бас нэг зүгээр болсон явдал маа нэг найз фитнест явдаг. Тэгээд Шангрилагийн фитнест явдаг байхгүй. Тэгээд Шангрилагийн фитнес чинь бас харьцангуй тэр чинь боломжтой хүмүүс явдаг шүү дээ. Ядаж өвчин туслаа гэхэд тэрийг эмчлүүлэх боломжтой хэмжээнд нэ тэ. Тэгэхэд маа нэнээс тэндээс нэг дажгүй охинтой ингээл танилцж л тэ. Тэгээд нөгөөтгтэйгээ ингээл болцож молцаал нөгөө хоёр чинь гэртээ хоёулахна тэ. Нөгөө ажиллаа их гээл үнсэлцэж мүнсэлцэл ингээл явж байгаа л. Тэгээ маа найз бол яг доошлуулж байгаа бандашийн тайлсан чинь шууд өнөрцөн гэж байгаа юм. Тэнгуут шууд пүү эн чинь яг бас юу юм байна гэд. Тэнгуут маа найз одоо ажилтаа болчлоо. Одоо яв юм аа юм дээр худлаач байгаа. Тэгээ явсан гэж. Тэгсэн чинь дараа нь дүүн бас адилхан фитнест явдаг. Тэгээ ахаа тэр дажгүй хүн байна те юм. Чи танилцаач болчихсон гэх манаас дүүгээ танилцсан. Дүүн нөгөө өдөөс өвч авсан байгаа. Тэгээд тэгэхээр би нөгөө ихний юуруугаа буцаж очих гэдэг юм та. Гоё эмхтэй бол те тесрэх гэж үгүй бөмбөг мэт бүх талаараа. Тэгэхээр зүгээр л хүмүүс залуучууд бол бэлгэвчээл хэрэглэх хэрэгтэй. Тэгээ эмхтэйчүүд ер нь ир эмгүү бүгдөө нэг сартаа нэг ч юм уу ядаж өвлөрлөө нэг шинжилгээнд орчоод байх хэрэгтэй л гэдэг. Дүнэлтийг хий. Тэгэхээр энэ юу юм шүү. Одоо нөгөө 10 жилийн хүүхдүүд ч юм уу те. Одоо нэг бэлгийн одоо тийм тэр нь одоо нэг ишт болцсон ч юм уу те. Бэлгийн хайцанд ордог үе нэг юм уу залгуудсан. Тэгэнгүүт тийм хүүхдүүдийн одоо эмийн санд ороод яг ингээд өөртөө бэлгэвч авъя гэж хэлж чаддгүй ч юм уу те. Харин лээсээ болоод нэг ийм асуудал нэг тулгарчдаг юм шиг. Тэгэхээр яг наадахын чинь зориулаад миний таньдаг залуу бэлгэвчний ATM гаргаж байна. Тийм. Яг л мөнгө авдаг ATM шиг мөнгөө игээл бэлгэвч гараад ирдэг. Тэгвэл бүгдөө бэлгэвч авчгаасаа бити ич. Тэгэхээр юм ингээ ямар санаа зовх юмгүйгээр ATM дээр очиод бэлгэвчний ATM дээр очиод мөнгө игээл сүүлийн октод ч ер нь бол зөвхөндөө нэг бэлгэвчтэй байдаг.
Энэ чинь тэгэхээр Бүр амар авах гэдэг. Тэгтээ чиний октод яаж бэлэн байж зүгнээс октод бэлэн чараад ирсэн те. Хизээд бэлэн би. Тэр чинь гэхдээ тэгж бодож болохгүй. Тэгтээ эмхтэн хүн шүү дээ. Тэр яах вэ тэр ялгаагүй хүн шүү дээ. хүн л юм. Зөөр одоо та өнөөдөр бүгдөө ингэж нэгэнтээ ирсэн чи бэлгэвч авахаасаа бити хийчихл гэж хүмүүс төрөөл л та. яагаад ч чаагаар тэр хүмүүсийн өссөн юунаасаа таньж мэдэх юмнаас хандлагаасаа тийм болоод байна шүү дээ. Одоо тэгэнгүүт нөгөө нэг 10 жилийн ерөнхий боловсролын сургуульд болохоор хүүхдүүд юу яаж байгаа зү тэ бэлгийн боловсролын хичээл тэрхүү Сүүлийн хүүхдүүд одоо интернет өдрөөс амар агаадгүй. мэдээллийг бол орно л олж яаж байгаа. Өдрөөс амар. Энд ч яаван дээр болох. Ягаад гэхээр нөгөө бидний одоо эмээ өвч юм уу те аав ээж гэх юм сосныгийн хүмүүс төдий юмас хол гэсэн. Тэнгүүд яг ингээд одоо юу гэдэг чи амраах ингээд нэг те өвөө болохын алдад нэг нөгөө юу юм чинь нөгөө нэг хүүхдтэйгээ нөгөө эцэг харилцаа бид нартай бол аав ээж бол тийм юм тийм Чи түрүүний багаар нэр 10 жил байхад кинонд сууж хат өмсөлж байгаа хэсэг гарахад нүдэд авдаг байсан юм. Яав гэж сэлцэндээ хүүхэлтэй кинон дэр юм сэтчгэлдэг өөр тийш хавцсан явж байгаа байсан шүү. Энэ сэдвээс гарсан одоо гол дүгнэлт нь бол зүгээр бэлгэвч авахаасаа бити хич залуусаа. За дараагийн сэдв рүү орох уу? бэлэн гомик гэхгүй. Бэлэн гомик гэсэн нэр бэлэн гомик чинь гоё шүү. Би бол бэлэн гомик бол амар зөв зүйл гэж боддог. Үнэхээр бурхан бол үнэхээр бидэнд хайртай баталгаа гэж боддог шүү. Бэлэн гомик. Яа. Шаардчаад яг ингээд шаартаад маргааш ингээд толгой бүр юм гаван ингээд үнэхээр те амьдрал хэцүү байгаа үед бол бэлэн гомик ибупрофен хоёр л үнэхээр амьдрал үнэхээр авардсан шүү. Яг юм чинь өвчин хүчин намдагч. тэр чи эрдэн уухад бол жоохон сулралтай болох магадaltaй. Чи нэг эрчүүдийн их явсан юм шиг үү те. Яг энийг мэрэгчлийн хэмжээс сонсчихсан байхгүй. Эрдэн хүн ялангуяа тэр ибупрофенийг 400 мг-тай ч тэрийг их уухтаас нэг бэлгийн үйл ажиллагаа нэг сулралтай бол магадлал маш өндөр байдаг. Яг үүнд шаардж байгаа үед наадах ч бол үнэхээр бодох юм бодно. Үгүй чи энэ шалтгаалгаа явж Би байгаа. сулралтай осноос биш шатаад явчихсан дэр. суулттай болсноос хойшоо Болсноос юу штэ шаттлаа ухаад үлчих хэрэгтэй. яа за ингээд фил энерги тий. Анир сая л шаардтлаа уухад болох хэрэгтэй. Гэхдээ бэлэн гомин бол миний хувьд бол бэлэн гомин бол айгуу тий. Амьдрал хэрэгтэй зүйл. Ядаж тий хараа ч сүүл фэйсбүүкээр яваадсан шүү. Паалан маалангаа хүртэл өгчилж шүү. Шал балаа гэнэ өгч мөгөөд. Тэгэж бодохоор амар биш үү? За үндсэн сэдв рүү авах уу? Бэлэн гомин ярьж явж байгаа. Би сая билээ бодлоо. Катлаад явуулсан чинь үлгөөд авчлаа. За бэлгийн дарамт. Бэлгийн дарамт. Учирж исэн л үз. Учирж исэн. Ер нь бол гэхдээ та нар бол эмгтээчүүд дээрээ бэлгийн дарамт үзүүлж явуулсан тийм байхгүй шүү дээ. Байхгүй шүү. Бэлгийн дарамт 30 гэж гэсэн үг. Зүгээр нэгсэн. Одоо ингээд охтуудын хамгийн айд юм чинь нөгөө ингээд гудамжинд явж байхад нэг мангар гараад идэв штэ. Зүгээр нь алгадах юм тий. Нүг алгадах зүгээр л явж байхад нь би энийгээ түлхэж мөлхдөг. Иргүү гараад идэв штэ. Бид нар яг бүр ингээд хэрхэн флорт хийхээ мэдгүй ч гэх юм уу тий. Тэр бэлгийн дарамтанд орох. Тэгээд 10 жил байхдаа нөгөө бүгдөө 10 жилийнхаа ангийн охтуудын нөгөө левчний араас нь ингээд татаад ингээд Орцож байгаа охиноо. тий орцож байгаа охин. Тэр бол бас бэлгийн дарамтанд орно л та. Өстөн тэр үедээ ярил хэцүү байдаг гэж тий. Нэг тийм юу гэдэг чи арил хэцүү. Тэр нөгөө бэлгийн дарамт хийжсэн хүн бэлгийн дарамт үзүүлжсэн хүн байхгүй болохоор ерөөсөө ярих хүн олдохгүй бүгдээ ингээд чимээгээ суугаад байна тий. Тэг яаж энэ өрөнд юу вэ? Өөртөө тохиолжсэн бэлгийн дарамтаа ярив. Миний хувьд бол бэлгийн дарамт гэж л ингэдэж шүү дээ. Одоо би ингээд ажил дээр ингээд сууж итэл тий. Ингээд нэг юм хөхнийхэн зураас нь гарсан эмэгтэй ч юм уу тий. Эсвэл нөгөө хитрхи богино чичээд яах вэ? баг хэлээ шүү дээ. Хитрхи богино юм одоо нөгөө эмэгтэй эмэгтэй дээр орж ирэх. Тэр бол надад бүр амар бэлгийн дарамтч санагдчих шүү дээ. Би ингээд өөрөө сандаа болоод. би чи өөрөө нөгөө нэг юм polite тийм хүн юм болохоор тэр хүнд ингээд эвгүй сэтгэл төрүүлж гэдэг ингээд тэр зураас руу найдвах юм харахгүй байхыг хичээгээд тэг ингээд харахгүй байхыг хичээх тусам улам намайг ингээд хэцүү байдалд оруулж байгаа байхгүй. Яг ингээд ажиллаа хүн шиг хийх гээ байж байгаа. Эмэгтэйчүүд өөрсдөө бас амар бэлгийн дарамт үзүүлдэг байхгүй. Одоо тийм янз янзын тийм терко байна шүү дээ тий. Янз янзын хээтэй терко мерко
эсвэл нэг тийм триконы нэг тийм заваа материал байдаг шүү дээ. Нэг юм тоо. Гэрэлтэй байгаа юм шиг мөртлөө өнгөтэй. Тэ? Тэнгүүд нэг тийм тэр бүр амар дарамттай тэ зүгээр ингээ ажиллаа хийх гэж сууж байгууд тим юм ингээд нүдэнд ингээ гэлтганаад байгууд амар тийм хэцүү байдаг шүү дээ. Мэдгүй яг миний хийж байгаа ажил дуу тийм амар дикого өмсөө явж байгаа гуйтай жалгалтай. Хэцүү байдаг шүү дээ. Энэ бол би дайны хүнд бэлгийн дарамтанд бол гандак чамд хэцүү байдаг шүү дээ. Бэлгийн тохиолдохгүй бол Надад л тохиолдсон байж. Би ингээд ихнэрийг бодоол хурдаг гэртээ ихнэр дээр очих гэсэн ингээд бодоо. Жигтэй юм Тим явангууд амар дарамт. Би хамгийн гол нь хэлэх гээд байгаа санаа нь ингээд тим юм ингээд өмссөн хүмүүс амар дарамттай байдаг байхгүй. Би зүгээр ингээд тэрийг за би тэгж бодоагүйгээ бод тэ би тим хүн биш гээ байж байгууд ингээд улам тэр маань ингээд нөгөө нэг юм бие барих мэдрэмж төрүүлээд тэгээд ингээд намайг эвгүй хөдөлд оруулаад байдаг байхгүй. Би яагаачгүй байж итлэг яахаараа зүгээр ингээд нүдтэй төрснийхөө төлөө тийм сте хэцүү шттэ тэр чинь. Тэгээд зарим эмэгтэйчүүд болохоор ингээд ярьж мөрөхтэй ингээд хажууд суусна ингээд гоён дээр гараад ирсэн. За юу юм бэ нээс? Ажил төвтэй. Тэр мөр болоос жоо. Тэр эмэгтэй хүмүүс тэр хөхрүүн залуучууд ирчүүд харж байгаа Тэркомког харж байгааг би мэдчихэж байгаа шүү дээ. Мэдж байхдаа өөртөө итгэлгүй авч авдаг юм. Тэнгүүд ингэж бодсон. Одоо жишээ нь амраах анир хоёр жишээ аваад их нэртэй хүмүүс тэр нь бэлгийн дарамт ганц би хүн бэлгийн таашаал нь болоод юм шүү. За бараг л юм. Ер нь бол чи ганц би дуурай сам таашаал уу дарамт уу. За үү. Анти үү. Тэр яг ямар утгаар үүлээд байгаа. Гоё шүү дээ. Гоё гэж байна. За одоо анир чамд ямар бэлгийн дарамт гэдэг би бүр аим хүн дээр ярих юм болчихсон байхгүй. Байрж аваад бараг хүчин гэж шахуу ухааны юм чам тийм тохиолдсон. Тэгээд юу аим хүн чинь нэгтэй үзэж туулсан юм аа л анх ярингууд энэ яадаг үстэй тий. Хамгийн нэг бүр тийнейжер эдэр багтаа шүү дээ. Эсвэл бууж авах багтаа бэлгийн янз бүрийн тийм бүр яг хүчндүүлэх биш яг тиймэрхүү дарамтанд орцсон охтууд яг нас бий хүрээд ирэхээр шал өөр төрлийн хүмүүс болсон байдаг юм. Мацаас олон хүмүүс төр хэвчээсэн. Авслаад стил сонсдог хөгжмүүд амьдралын маяг юмыг харах үзэх гээл хутлаас аяг өөр нэг тийм шууд ялагдаад эхэлдэг юм. Үгүй ялагдах биш нэг тийм өөртөө тусгаарлаж нэг өөрөө нэг ертөнц өөр юм тийм тийм. Нүгд яг нэг тийм хүмүүстэй олж ингэсэн нэг найз. Нэр тийм юм биш үү? Ярингуй ч бодлоо. Тэгсэн чи яг тийм юм шүү. Би яг тийм олон хүмүүс зэрэг харсан юм тэгэл. Тэгээд өөр юу ярьж байгаа юм. Гүдэн өөрлөлөө гоё юм. Сая яг ингээ адрын нэг би сая яг нүд рүү харсан чи яг ингээ нүдэнд нь өөр зураглал харагдсан байхгүй ингээ. Яг өөр зураглал харагддаг. Тэгээд тэрийг ярьж байгаа. Чмог тайлаад байгаа ч шиг. Тэгмүү тэгээд юу лээ. Надад зүгээр эмгтээчүүд өөрсдөө бэлгийн дарамт эрчүүд бас бэлгийн дарамтанд хөргий өөрчдөж шít. Бүр ингээ хүн шиг амьдарч ирснийхэн төлөө гэж дарамт мэдрэнэ гэдэг чи өөрөө амар хэцүү байхгүй. Тийм үстэй. Биш. Яагаад би их нэртэй хайртай төлөө өөр эмгтээчүүдийн бэлгийн дарамт. Тэгээд яг амрах хэлж байгаагаар бол одоо ингээ тэр хүүхний богинохон банзал юу гэдэг те. Хэцүү. Би тэрийг ингээ хармааргүй байгаа байхгүй. Тийм 3 тавчин задгаа авах. Энэ бол надад бол нэг тийм бэлгийн дарамт гэж санагдахгүй байж болно. Яагаад тэгэхээр тэ надад нэг тийм өөр бодоод байх юм байхгүй гэх юм уу те. Тэгэхээр нэг их нэртэй болсон даваа талаас ихтэй болцоод нэг бас нүд өөрөөр харах хэрэгтэй те. Яа наад тийм гэж хөхөөрөө зодооч. Дуртай л ах. Энэ хөхөөрөө зодооч гэсэн. За яг энэ эрчүүдийн бэлгийн дараа бэлгийн хүчирхийлэл гэдэг сэдвүүд яг явсангүй л дээ. Тэр шууд 3 дахь сэдв рүү орё. Та нар ер нь ямар мөнгөнтэй суугаад хүстэй? За энд одоо нэг хоёр гэрэлцэн хариулах гэж ярьсан тий. Гэрэлцэн хүмүүсэнд хариулах гэж ярьсан. Би яг бодож ирсэн хүмүүс. Би бол сууссан шүү дээ. Яг угаас надад яг ийм эмэгтэй таарандаа яг тэр үнтэйг бол сууссан. Угаас мэдрэгдсэн юм байна. Шинтаны гоё. Анх уулзаад би ч их нэртэйгээ фэйсбүүкээр танилцсан байна. Нэг ах ингэ байж байгаа. Би зурган дээр лайк тарсан чи эргүүлж лайк тараад. Би харсан чинь дажгүй юм хөөх яг дажгүй юм шиг санагдаад. Тэгэл би чинь бичиж байгаа л би чинь нөгөө дугаарыг авчаа шууд ярьж мэрэхгүй. Албаар 3 хоногийн дараа ярьж мэрээ да. Шууд ярьж байгаа үгүй юм шиг санагдаа. Тэгээд ярьж мэрээ тэгээд уулзсан. Тэгээ уулзаад ингээд
машинд орж ирэх мөчөд шууд ингэж бүх юм удаашрж slow motion болж ингэж ягаад тэгэл яг шууд дотор яг миний тархин тийм бол энэ бол яг чамтай суух үедээ мөн байдаг бодол төрөл. Тэгээс нохоо шиг хүсээрээ галаарсан шүү. Тэр бол тэгсэн. Тэгээд ер нь бол яг миний суухыг хүсдэгээс юмхтэй бол тийм одоо юу гэдэг одоо манай ихнэр мөн л дөө одоо тийм зөөлөн эмгтээлэг тэгээд намайг сайн ойлгодог ингээл нааг яаж тэнэгчээс ингээ ойлгодог миний бүх ажлыг дэмждэг. Тэгээд өдөрч одоо суугаад 8 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд бол бас зөндөө факарэр гэсэн юм бол зөндөө болсон шүү дээ. Амьдралд чинь босч. Одоо нөгөө нэг дээр үед хоёр чиндантай нийлнэ гэдэг шиг би ч нөгөө цүнхтэй хугацаа аваад хадмын дээрэл амьдарч ирсэн. Тэгээд тэр бүхэн чинь ингээл надад итгээл би ч зөндөө ингээл би чаан ингэн тэгнэ гэл ярьдаг байсан. Тэгэл яг тэр бүгдийг маань надад итгээд намайг амар пуш хийж чадсан. Тэгээ би ингээд сайхан амьдарч л шүү дээ. Яг одоо суухыг хүсдэгээс юм хөтөдөг болсон. Тийм яг пуш хийдэг юм баг гэдэг тийм. Амд болчихсон. Манай гамдак юу? Яг адилхан юм шүү дээ. Гүнэр яг бүр фэйсэд хэлсэн. Тийм битүүрээ фэйсэд. Машинд уулзаалаа. Сошиал орчин гэхдээ бидний бас амьдралыг аяг. Тэгэхээр жоо энэ хоёроос хэлхэл юм ба шүү дээ. Сошиал орчиндөө баярлаа гэдэг. Гэтэ гуруулаач гэсэн фэйсэд хэлцээ суужхыг үүсэхгүй шүү дээ. Тэ. Тэг ингээд тавуулаад би хэдэн жилийн дараа тий. За бид тав фэйсэд хэлцээ нэгнэлтэй. Тэр ч үүсэхгүй л. Гамдак ихнэр анхаарал хийж бодсон. Би яг тэр нөгөө ийм хүнтэй суун муу гэсэн юус боддгоос л яг юу ч боддгоос юу боддгоос тэр талаар. Яаж бохгүй л гэж бодсон. Тийм ч боддгоо зүгээр ажиллаа. Тэгээ шин оёг гэж хамт ярьсан. Үгүй. Тэг яг тэр үед тэр жоохон бурхан нөгөө яг залуу наснда яг нэг загвар өмсдөг гэж модель яг хурган фэйсбુક дээр нэг жоохон од. Тэгээд жоохон хөтөлмөртэй бичдэг. Техниктэйг би нэг амар удаан найзууд байсан байна. 2 жил мөлөө. Нэгээс 2 жилийн хугацаанд явсан. Тэгэхээр нэг бичиж байгаагүй хардаг байсан. Тэгж байгаа нэг өдөр зүгээр ажил дээрээ сууж оройд сууж байгаа. юу гэж ütсэн. Чадлах хүн байна уу гэж бичсэхгүй зүгээр тэр тэгдэг байсан шүү дээ. Өөдч мөдхаараа. Оны нэрэхгүй бол одоо яг чи тэгж үчих юм бол одоогийн хүмүүс бол яг зайлц боо юу. 12. Facebook дээр үү? Тийм. Тэгэл яг чадлах хүн байна уу гэж тэгвэл лайк тарчихгүй юу? Анх удаа. Тэнгүүд нь яг хэвтэ зүгээр нэг хийх юм болдохгүй юм чи. Хичээл тэгэл танилцаал бодохгүй нэг бороо ярьж ирж байгаад юу байхан бичиж байгаад бороо орохоор хоёлаа. Анхны борооноор болж ирсэн чинь мөр хавар байсан юм аа. Яг хавар болж ирсэн. 7 ороод. Тэгээ анхны борооноор хоёлаа болцсон юм гээд төгсчөөд тэгээ үдсэн чи да яг нэг өөрөө бороо орж таараад тэгээ бичихгүй. Хоёлаа одоо болцсон гэсэн нь тэгээ амар орой ойлцсон гэсэн. Нэлийн баг шин болж илоо. Тэгээ би ажиллаа шууд дуусгаал. Жижиг цонхоор нь гаргасан юм. Гөө. Гэрсэн мө ихчтэйгээ хойлоо байсан гэлээ. Тэгээд ямар цаа. Ихчтэй нэг найзтай ном өгчөөд ороод ирэх гэж гарсан гэсэн. Тэгэл бүтээд яг анх уулзаал. Яг тэр үед нэг бороо орж ирсэн сүлд ингээд цаас мас болоод айгүй амар амаалдаг байсан. Байрны гадаа. Тэгээд тасан бороо гэж дуугүйсэн юм. Байсан. Тойр цогоос юм шиг ба. Тэгэл яг анх хараад ингээд нэг дотор нэг юм ассан л та. Яг дан гэж байна. Дан гэдэг байхгүй нэг юм болоод. Тэгэл тэр нэлийн удаан бит хоёр ингээд юм ярьж сууж мууж байгаа. Яг тэр шинэ бит хоёр анх өсөлчихсэн. Шууд би бүр амар зориг гаргаад би юу өмнө ерөөсө тэгж байгааг үлдээ. Амар тийм зоригч гардггүйсэн. Яг тэр өдөр бол аюул их зориг ороод бүр яагаад ч юм. Нэг тийм. Яг юу тийм мэдгүй. Ахны харцаа. Үгүй шүү. Чиглээс хэлсэн. Тэгэл яг юм. Тэгээд яг тэн дээр бас амар ахын техник ашигласан л та. Техник. Бүр амар тэр ашигласан техник. Тэр нь тэнтэй төстэй. Тэр өдрөө ингэж амар нэг уулж болж байгаа. Маргааш ингэж юу ч бичихгүй таг л. Тэгштэй. Тэгэнгүүт өөрөө тэнийх нь маргааш нөлөөтэй надад өөрөө эмгтэй ч шаналах хэвээр. Яг тийж мэдчихсэн л тэгэж яг анх өөрөөр нь бичүүлээд тэгэж өөрчлөсөн. Тэгэл одоо ингэж сайхан бичиж байна да. За Андрей ямар хөнгөн дуртай? Амар хүүхэндээ.
Энэ чиний суугыг хэлдэг юм чи. Би хүүхэнд Би нэг тийм яг хэвгээр хэлэхээ харахгүй тийм мэдрэмж байд юм аа. Яг нэг эмгтэй хүн боловсрцсан нэг эмгтэй хүмүүс байдаг ш миний. Яг нэг тийм. Надад тийм хүүхний толгойн гарч мэдээж эмгтэй хүн чинь бас нэг эмгтэй хүн гэдэг утгаараа нэг инстинктээрээ бас нэг юм ховж янз бүрийн одоо материал нэг тийм хүү юмуд аа шүү дээ. Гэхдээ яг би жоохон тийм ховж байвал яриад ангалзаал тэгэл юм бол тийм хүү эмгтэй хүмүүс тэр нь жоо баг байгаасаа гэж байна хүстэй тэр нь. Эний чинь ингээд төвчрөө хэлэх юм бол нөгөө ухаантай эмэгтэй дуртай биш үү? Тийм. Ерөнхийдөө яг тэ хорвоо дээр бүх ирчүүд үнэхээр зүгээр ухаантай эмэгтэй дуртай шүү дээ. Яг үндэ бол тийм шүү. Тэрээс тэр хүүх бүхстэй биеийн жиммийн царай зүс бол нэг чухал. Зүгээр үнэхээр ухаантай эмэгтэй яг ойлгодог эмэгтэй дуртай байна. Нөгөө ийм яриа гэж. Ийм гоё залуу яагаад ийм охинтой явж байгаа ч юм те. Тийм яриа төлөөлөл нэрлэлтэй ухаантай те. Тэгтээс тодорхой хэмжээнээс ихтэй юм чинь бас царайд би харна л та. Тэгтээ тэрийг бол нэг амар юу ач холбогдол одоо жоо нас ингээд өнгөрөх тусам ингээд хүмүүсийн туршлага хураагдаад явчлаа шүү дээ. Янз бүр олон хүмүүстэй харьцаал. Яг тэгэнгүүт одоо бол царайд гол биш гэдгийг сүүлийн ойлгоод байгаа. Чи тэгтээ ингээ 18-таа нэг хүрчээс юм гэдэг те. Ийм хэлтэйтэй ингээ хэлж гэдэг юм те. Тэгвэл одоо ингээ 26-ад ингээ бод шал өөр шүү дээ. 18-таа нэг юм гэхэд бүнийг харин гайгүй тийм байж би 18-таа шал өөрөөсөө бодомжинд бөмбөм хэлтэй. Авцаа өгдөөс шүү дээ. Юу юм? Я байсан уу? Тийм би 17-аас эхэлсэн шүү дээ. 17-аас уу? Үнэндээ 18 чинь үржинхэн яг ഇത് өргөл үстэй авдаг гэсэн юм шүү дээ. Шүн удаж мандахгүй. Яах вэ? Яг шүн удахгүй. Маргаас нөгөө сургуулийн нэгдсэн камптай бид хоёр чинь нэг ойрхон нөгөө бодол тонсон. Тэгээ байхгүй шүү дээ. Юу 4 5 6 мөр хийсэн. Нэг харсан 7 8 болцсон. 5 6 хийцээ. Тийм. За шулууг юм. Үнэн 18 дээд юу ирээдүйд ихнэр болох хүмүүс тэр амьдралын тооцоо тэр оюутны амьдралцтай дөнгөж орцсон хинтэй хаан танилцгүй яах вэ гэж л боддог. Энийг хаан баах уу гэж. За баараг. Тэр хүмүүс мөнгө төгрөг байхгүй, машин төгрөг байхгүй, оюутны шар визанаас өөр юм байхгүй. За тэр 17-тай багт нь буудалцуу кончис охоо. Чамд гэж хэлгээд. За цаадлаа. Гэхдээ одоо нэг эхний подкаст учраас жоохон банталттай яваад байна тийм ээ. Тэгээд яг хөө тэ та нар өдрийг их сонсох бол өдөр яваадаа сайжрах байлгүй те. Ямар ч ажлыг эхлэн тийм хагастай. Өнөөгийн нэг юм би зүгээр та нарын суухыг хүсдэг эмэгтэй ямар эмэгтэй байгаасаа гэж бодож байна гэл детальтай хэлж шээ бас. Энд чинь те нэг ч гэсэн одоо ингээд хүнтэй суухыг хүсэж байгаа эмэгтэй бидний энэ яриаг сонсоод нэрээ би ийм байх хэрэгтэй мэн гэж бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгэл хэлээд тийм ойлгож байна. Уралж бодлоо. Тэгээд яг гэсэн. Юу борчоор үстэй. Хомалаг нэг. Тэр хүнийдээ мэдтэй. Энэ бол гэхдээ бидний подкаст гэж юм чи ийм тоглоом хийж болохгүй. Яг жинхэнэ яг үнэнгийн чи юус угаасаа хүнтэйс гэж бодоагүй гэж байна. Чи юу юм бэ? Чи ямар эмэгтэйтэй сумарга? Нуу халамжтай. Халамжтай. Халамжтай үйл тэр нэг халамжтай мөртлөө дуртай үйл зүгээр юм. Дуртай. Тий. Чамд мангаар халамжтай мөртлөө өөр гаруудтай чатлж бодлаа. Уулзч зүгээр юм. Тэр чинь нэг амар тэнийг үстэй. Чи өөр шууд ингээ надад нэг стан амар гоё стан ашиг гэсэн надад тусна парти хийж өгöd байгаа. Ямар шалгав. Тэгтээ одоо би бас яг ингээд ойлгоод байгаа. Тэр үед ингээд нэг ийм дуунууд гардаг шүү дээ. Баяны дэвсгэр мэвсгэр гэлтэй. Мөнгөтэй залуу дахлаа марлаа гэх. Тийм дуунууд өгдөг гэсэн шүү дээ. Тэгтээ яг ингээ одоо яг жинхэнэ амьдрал дээр ингээ бодоод тахаар тий хин тэгэл нэг юм мөнгөгүй гартаа явахыг хүсэвтэй тийм үстэй. Ингээл дагуулж гараад ресторанд нэг хоол идүүлэл вина авч өгөх чадлаггүй гартаа ер нь ямар эмэгтэй байхыг хүсэвтэй тийм үстэй. Тэгээ дээрээс нь жоо царайлаг гоё эмэгтэй бол гүр байхыг хүсэхгүй шүү. Тэгэхээр ер нь бас залуучуудтай хамтж ирэхэд бол бас тий ажилласаа игээд мөнгө их болоод тэгээ дажин хүүхдтэй явуулдаарай л гэж. Явуулдаарай. Суугаарай. Суугаарай. Наач мас жоо өрөөсөл хоёрталтай юм шиг. Юу яагаад баянтай нь уулзаа сайнтай нь гэлж болохгүй гэж.
Тийм биш. Можрох гэсэн юм байна. Гөө эн чинь заавал амжилт зохиохоос өмнө Яг нь зүгээр ийм л дээ. Яг нь миний туршлаган дээр яг би бол одоо анх их нэртэйгээ суухтаа бол би тийм одоо юу гэдэг тийм гайгуугаар байгаагүй шүү дээ. Би ч зүгээр л нэг хөөх юм амьдрах гал ядж байгаа нэг амтан байсан шүү дээ. Яг нөгөө өөрт нь итгэж яг эмгтээчүүдэд хэлэхэд бол ирээдүйдээ залуутай суугаарай. Тийм наач. Тэгээ ирээдүйдээ залуутай гоё амьдруулж чадах залуутай суугаарай. Эрэгтэйчүүдэд хэлэхэд бол суугаарай. Би одоо хайшиг амар одлоос наснаа. Тэгээд сэтгэл зүйн яг өсвөл тийтэй тоод ирээрээ л гэдэг шүү дээ. Ирээдүйдээ ирээдүйдээ залуутай суух хэрэгтэй болохоос ч тэрийг нээж суух хэрэгтэй байхгүй. Ирээдүйдээ гэдэг нь тэгэл үйлдэлээс нь тийм үйл яриа мараа харагдсан штэ. Харалтаа. Гэхдээ тийм гол дигэр байж болохгүй шүү дээ. тийм хот гараа ер нь яг тийм үнэхээр амьдралыг мэддэг те ийм болно гэж явсан хоёр хүний яриа үнэхээр яриа суухад ер нь мэддэг үстэй. Бас дэлгэрхгүй шүү дээ 18 таа заа хөө ингээд дөнгөж ингээл ойдон болол тэр мэдхүү тий. Энэ залуу яг ингэ ирээдүйд ийм болох юм байна. Энэ яг ийм залуу. Тэхийн тул зүгээр ингээд хүнтэй болцоо те үерхээ таньж мэд гэдэг тийм юм. Тэр нэг шууд анх хараад шууд үргэлж мөрхөд уулзмал зүгээр ингээд яг уулзч л байгаа юм л та. Тэгээгүй ч мэдгүй гэсэн үг. Гэтэ би та нарт нэг юм хэлээ. Ер нь нөгөө эмхтэн хүн яг ингээд нөгөө суугаад бэлэн болохын юм заавал нэг тийм лалрын залуутай явж үтсэн байх хэрэгтэй юм шиг тийм. Яг факараа эргэж үзээд бүр ингээд бүр лалрын юм юу гэдгийг үзснийгээ дараа тэгэн гоо яг өөр тэр эмхтэн ч мэдчих واخа. Миний хэрэгцээ бол энэ юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Ер нь тийм байх хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй бас юм үзэх гот нөгөө юм байна. Мочроо яваад хэцүү шүү. Тэгэл нөгөө хотын бааваа гэдэг нөгөө Instagram аккаунт дээр ингээд бонгор олон зурганд нөгөө аюултай. Тэгээд тэртэйгээ ингээд хэцүү шттэ. Хүний амьдрал шүү. Амар санаа подкаст маань энэ хүрээд өндөрлж чинь тэгээд та бүхэн бас насны одоо 24-өөс 31 насны залуучдын одоо 5 залуугийн яриан дундаас бас жоохон ч гэсэн юм ойлгосон байлгүй дээ. За бас ойлгоход цаашаа зүгээр ингээд ер нь энд нэр юу боддгийг гэж бодоод ямар нэг юм ойлгох байлгүй дээ. Тэгээд залуучуудтай хамтаж хэлэхэд бэлгийн ухамсартай амьдрацгаа. Тэгээд бэлгэж авахаасаа битгий ч. Анхных юм чинь алдаатай оноотой цуглээгээд авчаарай. Чи өөрөдөө задаа гэдэг. Хундагны үг гэдэг. Энэ бараг ихнээ бараг би дараахан залуу гэж хэлчих шиг болсон. За тэгээ өнөөдрийнхөө подкастыг ямар ч гэсэн ингэ дуусгая. Манай амар санаа гэдэг пэйж дээр лайк дараад комент их хичээрээ шеэр бээр хийгээрэй. Тэгээд чат мат бичээ санал хүсэлтэй шууд хийвэлжгүй. Тийм дараагийн сэдв мэдвэ бас биччихвэл тэгээ ярилцчихнөө сайхан. Хайж үгсэн ч үгүй. Монгол комент нэвтрүүлээ. За ингээд дуусгая тийм. За.